Эй, сайн байцгаана уу? Миний Монголын ёо билэгнэгт тийм ээ хайртай ахын дүүс минь. Агуу яг л зөв сонсож чинь та бүхэн. Суут. Ааха. Бурхны хүү Баярбаатар. Мөндөл мөнгөлднийг байрандын тавхаар Баянголын ардсан нам дэрлээ. Аманахан цааш ширлээд өгөрөө. Өчигдөр энэ мөнгөлд нь Баянголын ардсан намдаар ирж цаашлаад нийслэл рүү, цаашлаад улс руу, бүр цаашлаад ерөнхий нарийн бичгийн дарга руу санаах гэж байгаагаа илэрхийлсэн байна. За ийм учраас Бурхны хүү Баярбаатар мөнгө эрднийг байранд тавихаар хороонд нь нам дарахаар Баянголын ардсан нам дээр ирлээ. Бүртгэл элдэ хангаа бүх юмаа хийлгэсэн. Гол нь мөгийг өгшөө аль тойрогт нэр дэвших гэж байгаагаа л хэлчих. Тэгвэл хоёулаа нэг тойрогт нэгийг үзье. Би бол мөнгө эрднийг байранд тавьж ирснийг Монголын ард түмэн энэ сошиал ертөнцийг сонирхогч бүх хүн мэдж байгаа. Мөнгө эрднийг лайваар 2 удаа үйлүүлж ирсэн. Тийм ээ? Лайваар үйлүүлсэн шүү дээ. Очоод алан тална гээгүй, очиж зодож нүдээгүй, тийм ээ? Зөв талаараа л явчмаар байдаг. За баруун шигч. Тийм ээ? Зүгээр лайв хийгээд 2 удаа үйлүүлсэн. Одоо энэ жил 3 дахь үйлүүлэх юм шиг байна. Би бодож ирсэн байхгүй тийм ээ? За мөнгө эрдэн муу амьсгаа. Сонгон хайрханд нэр дэвшнэ. Сонгон хайрханд бол би надаас гэрээс их хол. Тийм ээ? Очоод иж чадахгүй нэгт. Хоёр тэндээс бол одоо бас хэцүү болоо да гэж би бодож ирсэн. За хаан уулд нэр дэвшнэгээ яваадсан нэг хэсэг. За хаан уулаас бол одоо би гарч ирэхгүй тодорхой. За тийм учраас бол одоо энэ мөнгө эрднийг энэ жил барахгүй шиг байна да. Бацаантай нэгийг үзэх юмсан. Мөнгө эрдэн бол хайгаад Баян зүрхэд ирэхгүй тодорхой. Тийм ээ? За энэ муу амьсгаагаас холоор өнгөрчлөө дөө. За яах вэ дөө гэж өнгөрцөн байсан чи Баянгол төр хүрээд ирж ийн гинэ. Ашгүй нэг дундын бүс. Тэгэнгүүт нь би зүгээр шууд Баян зүрхээс Баянгол руу шилжчихлээ. Одоо энэ бацаантай жинхэнэ нэгийг үзнэ. За манайхан цааш нь ширлээд дэмжөөд мөнгө эрдэн амьсгаад хүртэл ширлээд өгөөрэй. Даваагийн мөнгө эрдэнийгээд нэг муу нэмэргүй хайг байд юм лээ. Тэрний меншн хийгээд өгөөрэй. Мөгийг үйлүүлэгч Бурхны хүү гэж байна. За баярлалаа. За монголчуудаа Баянгол дээр жинхэнэ цус гарах нэ. Зөв гэж байна, ариун бодох юм байна. За мөнгө эрдэн зүг эрдэн ч бол яах вэ чаавас. Хүүхдийн тоглоом. Одоо 28 оны Улсын хурлын сонгуул Баянгол дээр алаан болох нь дээ. Би дэвших нь байна. За мөгийн нэг хулгаагаар дүүмүгээрээ яриулж явж байгаа дэвшээд ороод ирж магадгүй. Баянгол дээр. За инженер зол жаргал нэр дэвших шиг байна. Алдарт лайв шин мөнгөтрийн наран туяа нэр дэвших нь тодорхой. Мөнгө нараа нөгөө үнэн ба худал гэлгүй нэг тийм нам дээрээс Отгонбаатарын сугны ус болж жагсаалтанд орчдгүй юм бол Баянгол дэвших нь тодорхой. Урдан цаад надаа Баянгол нэр дэвшижсэн шүү дээ. Дэвших нь тодорхой. За ингээд бид хэдийн хооронд. За ардын намаас Жамблын Ганбаатар гэдэг нэг нэмэргүй юм байгаа. Тэрнээс хүмүүс өөдцсөн тэгээ нэмэргүй өстэй. Бас нэг муу аргаараа үзэх гэх байлгүй. Сонгуул бодлоонд тулах гэж үзэх байлгүй. Гэж би бодож байна. Хардаж байна. За Баянгол дээр ч одоо боёнгийн жагаа айгаад орж ирэхгүй бах та тий. Боёнгийн жагаа нэмэгдээ ороод ирвэл бид 6-гийн хооронд алаан болох нэ 3 мандатны төлөө. 28 оны сонгуул гал гарах нэ. Сайхан байна. Муусай юмнуудыг бүгдийг байранд тавина. Зөв монголчуудаа хай тэргүн гэж байна. Яах нь вэ нутгийн төв гэж байна. За мөгийн чинь яг нөө илжиг доржин мууны нохой болсон штэ. За тэр мөр хамаагүй. За манай намынхаа
Мөнгө Эрдэнэ цаан чи ерөнхий нарийн бичгийн дарга болон энэ том том юм яриа явж байна. Дээшээ нэг гараад ирэх юм бол Мөнгө Эрдэнэ эвгүй шүү. Тэрнийг одоо хүн болгон мэдчихэж байгаа тийм ээ. Нэг нийслэлээс дээшээ гарчих юм бол цаа чин дийлдэхгүй. Ер нь дүүрэг рүү ороод ирсэн баг тэгэл цаашаа нийслэл тэгэл ерөнхий нарийн бичгийн дарга дээр бол ер нь ойлуулна шүү. Мөнгө Эрдэнэ эвгүй шүү. Мөнгө Эрдэнэг өрөөсөө дорд дарах хэрэгтэй байна. Мөнгө Эрдэнэг дорд дарах ганц хүн бол Баярбаатар байна. Бурхны хүү байна. Тийм ээ? Урд нь одоо 2 удаа уйлуулж явлаа. Одоо 3 дахь уйлуулчмаар байна. Мөн үү? Мөнгө Эрдэнэ бол ерөнхий нарийн бичгийн даргаыг бүр орилж байгаад аавн шүү. Анхааралаа. Зүг биз? Эрдэнэ ах минь одоо мултрахад тун ойртой. Мөгийн над намыг ч авлаа шүү. $30 жил явсан Эрдэнэ ах ч одоо 96 онд анх Баянголын засаг дарга болж ирсэн юм байна. Би одоо санаж байна хөрх юм зүйл нийслэлд 9 дүүргээс ганцхан Баянголд Эрдэнэ ах ялуулж байлаа 96 онд. Бус 8 дүүрэгт 8 үлэнд ардын нам ялж ирсэн шүү дээ. Гэ ганцаараа хөрх юм ардсан намаас Баянголын засаг дарга болж явлаа. Дүүргийн засаг дарга болж байлаа. Одоо 2026 онд яг 30 жилийнхаа хойд дээр мултрахад ирээсөө. Тийм ээ? Нэг л алхам үлдээдэ шүү. Дээс нь дөрөв ноос нь ногттой наа чи Мөнгө Эрдэнэ ирсэн байна. Мөнгө Эрдэнэ бол таныг бол тийм ээ. Сонирн болгож ирсэн нэг та одоо гашуун дуршлагаараа мэдж байгаа байлгүй дээ, тийм ээ? Наа чи аавна гэж байна. Дүүн ядчих дусын хурлын гишүүн болцсон. За энэ ардын намынхан чинь бол Мөнгө Эрдэнэтэй хөвөлдсөн болов гэж би хардж байна. Тийм ээ? Мөнгө Эрдэнэс бол шээсэн савирна ардын намынхан бол. Тэгтэр одоо Алтан найдвар Баярбаатарыгаа дэмжин шүү. Мөнгө Эрдэнэг бол би алнаа асуудалгүй. Мөнгө Эрдэнэ бол сонирн биш. Гол нь наадах чинь мөнгөөр зодчихгүй. Тийм ээ? Тэм учраас одоо Баярбаатарыгаа санхүүжүүлэх хэрэгтэй байна. Нэгт. Хоёрт эсвэл зүгээр яг мөнгө төгрөг инээ тэр юм гэлгүй шударгаар хийчмээрээ. Шудраг хийчих юм бол би Мөнгө Эрдэнэг байранд нь тавина. Ямар ч асуудал байхгүй. Гол нь наадах чинь мөнгөөр зодчих штэ. Тэр л одоо миний сэтгэл санааг их зоож байна. Тэ? Бусдаар бол ямар ч асуудалгүй. Мөнгө Эрдэнэг үнэхээр байранд нь тавина. За иймэрхүү байна. За манай нутгийн ах. Говьалтай аймгийн Бэгэр сумын харьяат надтай бараг хамаатан шахуу гэж яриад байгаа. Манай аав чинь одоо Говьалтай аймгийн Бэгэр сумын харьяат хүн шүү дээ. Даш зэвгийн Бямб цогтын Баярбаатар гэж хүн байж дээ чи. Манай ах Амгаланбаатар бас Баянгол дээр үзэх гэж байгаа юм шиг байна. Би тийм сураг сонслоо. Амгаа ах минь таныг бол наад Мөнгө Эрдэнэ чинь бол байранд нь тавина шүү. Тийм ээ? Хөдөөний инээ тэрэгээл ингээд хожмоч зүгэл дор нь юу хүн байх вэ тийм ээ? Ганц лайв хийгээл байранд чинь тавина шүү. Тэ. Нутгийн дүгээ дэмжээрэй. Мөнгө Эрдэнэг ерөөсө гарцаагүй ганц ялдаг хүн Монголд нэг л байна шүү дээ тийм ээ? Наараа нэг орж ирж үзэх гэсэн чинь наарааг бол хонь болгож игчүүлээ. Гүлэг болгож игчүүлээ. Тэ. Тэгээ одоо өөр Мөнгө Эрдэнэтэй үзчихсэн хүн байна уу манайхан? Одоо энэ лайв ертөнцид дотроос ер нь улс төрд ганц ч хүн байхгүй. Ганц л хүн байна. Тийм ээ тэр нь Баярбаатар байна. Хүн ч гэжтэй. Би ч бараг хүн биш юм байгаа шүү дээ. Тийм ээ бурхны хүүхэд ч одоо хүн гэж тооцогдох уу? Бурхан гэж тооцогдох уу? Бас их хэрэгэлзээтэй тийм ээ. Хүний хүүхдүүдээс бол Мөнгө Эрдэнэг дийлэх хүн нэг ч алга. Аргагүй бурхны хүүнийг дийлэх юм да. Одоо энэ Баянгол дээр Мөнгө Эрдэнэг хороонд нь дарахгүй бол цааш явандаа дийлдэхгүй. Нэг энэ улс төрийн эрх мэдлийг авчих юм бол наад чинь бол өш онцонтой, надтай өш онцонтой тийм ээ. Намайг чи өөд нь гаргахгүй, та нарыг чи өөд нь гаргахгүй. Одоо ингээл энчээл цусаа үзье. Нэгийгээ үзье. Мөн үү? Мөнгө Эрдэнэг бол асуудалгүй лайв тэр Мөнгө Эрдэнэ уцаа асаана уу байна уу? Тэр бол үнэндээ л Мөнгө Эрдэнэ хэрвээ миний урдаас уцаа асаах юм бол миний реклам болоо явчихна. Би Мөнгө Эрдэнэтэй бол зодолтод барилдуулт тэр шалгалт маргалт авъя гэдэг байгаа тийм ээ. Шалгалтын өгөлцөө авалцъя тийм ээ. Математикийн шалгалт авна гэдэг, Монгол хэлний шалгалт авна гэдэг байгаа шүү дээ манай хүн чинь. Тэрний шууд өгөлцөж авалцаад явчих шууд газар дээр нь.
мэтгэлцээ элдв хангаа юм лайв маяг тийм ээ. Одоо энэ халзгансын юм дээр бол ямар ч асуудал байхгүй. Би үнэхээр байранд нь тавина. Барилдуул барилдъя, зодтолтуул зодтолтъя тийм ээ. Хэрэлдүүл хэрэлдъя, лайвдуул лайвдъя. Үнэхээр мөнгөрднөөс айгаад их юм бол алга. Агшаа нь би бол мөнгөрднөөгийг бол би олон удаа муу хэлсэн. Мөнгөрдөн миний удаас ганц ч үг хэлгээ байсан тийм ээ. 2 удаа уйлаад тэрнээс хойш надтай дахиж харьцгаа байсан байгаа шүү. Өөр ямар нэгэн хүн элдв хангаа юм ярих юм бол мөнгөрдөн ч зүгээр дор нь уцаа хасаагаад байранд нь тавьчихад байгаа шүү. Ганцхан Баярбаатар л байна. Одоо Алтан найдвар. Мөнгөрднийг одоо би одоо энэ хороонд нь л дарахгүй юм бол тэгэл наадах чинь дээшигээ ерөнхий нарийн бичиг дээр болчих юм бол тэгээд юухгүй. Наадах чинь би дийлхэ болчих шүү дээ. Энд чинь намын бүтцээр тийм ээ. Намын энэ их мэдлийг дараад далаалгаад намайг доош нь дарчихна. Тэм учраас бол одоо би бол одоо л энэ жиггэн энэ байранд энэ тамиар байна. Миний хүсэл зориг бол тийм байна. Та нар ч гэсэн тийм ээ. Хэрвээ мөнгөрдний дарангуйлалд орох юм бол тийм ээ. Нөгөө толгойтын хин чивлээ нэг ахгүй нэг хэсэг бүр дийлхэ болчихсон санаж байгаа үстэй. Тэр шиг юм болно шүү наадах чинь. Тэр бол эрүүгийн ертөнцид энэ мөнгөрдөн улс төрийн ертөнцид дийлдэхгүй шүү нэрээ. За тэгээ зогтгол ах минь мөнгөрдөн бол барьцгүй хүн шүү дээ. Тийм үстэй. Өнөөдөр надтай маргааш нөгөөдөр хинтээж байдгийн. Тэгээ ардын намтай сүлбэлдэж байгаа зогтгол ахыг молтлно л гэж үзнэ. Зүгээр нэг нарийн бичиг болоод мөнгөрдөн ах бол одоо зогтгол даргын үгэнд ороод явна гэж бол байхгүй. Наадах чинь бол одоо Женког ална мална гээл өржигдөр би нэг Женког байранд тавих хүн ганц бий байна гэж лайв хийсэн чинь өчигдөр би Женког дарах хүн ганц бий байна гэж намайг хуудаад ярьж ийн лээ. Наадах чинь бол Женкото очоод сүлбэлдчихнэ. Нутгийн ахаа махаа гээл хөөрөг мөрөг зөрүүлээл. Наад ч бол өнөөдөр хүнтэй муудалцаад маргааш эвлэрээл. Нөгөөдөр дахиж муудалцаад явах хүн шүү дээ. Барьцгүй шүү дээ. Мөнгөрдөн ах бол юу ч хийж мэднэ. Ерөнхий нарийн бичгийн дарга болчингуудаа цогтөрлөг молтлно энэ мүү гээл гарахад бол тэгэл энэ нэг намын албан тушаал авчих юм бол наад чинь бол цогтөрлөг ахыг молтлох бол үнэндээ л баг нэг өдрийн асуудал шүү. 2 удаа өрөөнд нь лайвтай ороод за энэ сая ингэж улс төрийн үүрэг даалгавар өгж гин. Тийм ээ энэ бол өстой ийм балиар юм хийх гэж гин. Цогтөрлөгийг зайлуулъя. Гээл ингээ хурлаа хий, их хурлаа хий гээл ингээ солиорол тэгэл цогтөрлөг ах бол хүний урдаас чаавас үг хэлж чадахгүй амт чи юу ах тийм үстэй. Нэг таргу шиг байлгаж хагаад боолгуулна шүү. Хон шиг гизэг чин гаргая шүү наадах чи аюултай хүн шүү. Зүг биз. Одоо л над мөнгөрдөнтэй чи үзье. Би үзье. Надаас өөрнөрөө мөнгөрдний урдаас одоо Баянголд мөнгөрдөнөө очлоо гэж сурганд уулдж яхад одоо энэ аль хорон дээр очих гэж байгаа яах гэж байгаа чи би мөнгөрдөнтэй үзэхгүй шүүгээ зугтаагаад бүр алиа алдчихин гэж байна. Сайн надад хүн мэдээлэл өглөө. Мөнгөрдөн ирэх сургаар тэр мөнгөрдний нэг жип сервисийн нэг хуучин 2 давхар байшин байд юм аа да янз саяхан шийдчихсэн юм уу яасан чи. Тэр хойр хавийнхын тойргийн нөхдүүд бүгд зугтаага гараа явцсан байж ирж шít. Тэгээ мөнгөрднөөс айгаад нэг тойрогт чинь 4 хүн нэр гарах юм байна штэ. Мөнгөрдөн чинь доороо бас нэг 3 хүн авч орж ирээд ингээд дөрүүлээ гар марна эдэргээд үлгэр шиг юм яриа явж ийн гэж байна. За тэгээд дөрүүлээ гараад ирдэг юм байж дөрүүлээ гарч ирээд дүүргийн намын хороог авчин дүүргийн намын хороог авангуудаа Эрдэнэ ахыг мулталчин тийм ээ. За Эрдэнэ ах минь тэгээ байранда Америкчгүй Монголчгүй болох юм шиг байна. За нийслэл рүү орно. Нийслэл дээр бол ойлгомжтой мөнгөрдөн өрлөө явчихад бол тэгээд ойлгомж. Тэгээд цаашаа чигээрээ. Тэгээд ядчихад дүүн улсын хурлын гишүүн болцсон. Зүг биз монголчуудаа. Зүг ярьж гинөө. Манай энэ 904 хүн цааш нь шеэрлээд өгөх. Юуг нөө нам дагсан долоогч молоогч мөнгөрдөн нам яриа явахлаар Ардын Баатар, Улсын Баатар болчоод идэг. Баярбаатар нам ярихлаар яг л намын долоогч болчдөг юм бэ. Ийм эргүү балаа мэрдгээ одоо болоор явж. Нэгт хоёрт энэ улс орны чинь аврахын тулд одоо намд исэхгүй өөр яах юм? Эргүү балаа юм ярих юм. Би ганцаараа одоо яах вэ? 1000 орилоо тэгээд одоо ачигчих гээд ич над чинь. Энэ Ардын нам гэдэг чинь аимшигтай газар гарч ичээд эрүүл ухаантай тийм үстэй энэ их орныхоо төлөө гэсэн хүн болгоныг наа чинь дараалуулан ямар нэгэн хэрэг үүсгэж штэ. Би тэгж хардж байна. Өөр яалах гэдэг юм. Гэхдээ эцээч улс орны аврахын тулд ганц хүн яваад аврахгүй Чингис хаан дэлхийг ганцаараа эзэлсэн юм уу? Хүмүүстэй нийлж баг үрдүүлсэн юм байгаа үстэй. Тэр Чингис хааны баг гэдэг чинь тухайн үеийнхээс нам юм байгаа үстэй. Ганцаараа яваад улс орноо аварсан хүн хаана вэ?
Ардчлалын 13. Ардын хувьсгалын 45. Үуч дандаа л нам хідэн хүмүүс найз нөхөд хамаатан садан үзэл бодлороо нийлж явж ижил эн чинь баг бүрдүүлж ижил тэгээд энэ ус эх орныг чи авардаг юм байгаа үстэй. Та нар ч гэсэн намайг үзээ сууж байгаа байгаа үстэй. Миний баг болоод энэ 900 хүн. Гэхдээ энэ баг болж байгаа юм чинь тэгээд эн чинь тэгээд ямар нэгэн байгууллага болж таарна үстэй. Тэр байгууллага нь юу юм? Тэгэл нам штэ. Намыг тараа гэж балаарах юм. Гэхдээ энэ бүх намуудыг тараачлаа гэж бодъё. Гэхдээ дахиад нэг хідэн хүмүүс нийлээл явах юм байгаа үстэй. Хидээрээ нийлээл. Гэхдээ тэр хүмүүс чинь нэг ямар нэгэн эрх зүйн бичиг баримт гаргаж ирнэ. Тэр эрх зүйн бичиг баримтыг төрийн бус байгууллага гэж нэрлэнэ үү? Нам гэж нэрлэнэ үү? Одоо юу гэж нэрлэх нь ямар хамаас өндөр гэж нэрлэнэ үү? Тэр нь хамаа авахгүй шүү дээ. Гэхдээ тэр чинь нэг л байгууллага болоод явна шүү дээ. Энэ ямар хөлдөө орк сонин гачаа юм бичдэг юм бэ? За ийм байна монголчуудаа, хөх бөхснүүдээ. За мөнгөрдөн цааш нь шээрлээд хүргээд өг. Нэгдүгээрт мөнгө даваагийн мөнгөрдөн гэсэн аягийг шээрлээд өгödөх. Биш меншн хийгээд өгödөх. Тааглаад өгödөх. Би таагладаг үлээ. Солиорж шүү. Сайн тэгж бас болохгүй шүү. За иймэрхүү байна. Манайхан цааш нь шээрлээд өгөөрэй. Энэ би энэ сансрын колонкийн энэ туристлуулах гээд байгаа энэ Астра Плаза дээр ирж байна. За энэчнээс одоо нэг хідэн кейс мэс элдв ханга юмнуудаа авнаа. Би сая энэ сансар зах руу явах байсан шүү дээ. Машин дээр явчих уу? За тэгээ машин дээр явчих. Ядгаа сансар зах руу алхаач хол шүү дээ. За чимээг бол утасны кейсэл зарлалтаа гэж битгий хуц чи надад заах уу? Чам шиг ямар жирийн нэг хүний хүү бол байгаа биш. Бурхны хүү байна. Монгол улс аврыг болох уу? Чимээгүй энэ залуучууд энэ нийгмийн идэвхтэй хүмүүс чимээгүй байсараад энэ ардын намчин энэ улс орныг ямар болгочоод байна? Чам мити ийм тороолууд тийм ээ арчаагүй юмнууд атаагаж өгөх гэж байгаа юмнууд тийм ээ энэ атаа житүүндээ автаж энэ гайгүй явж байгаа сайн явж байгаа нэгнийгээ ингэж хорсоор агаад мөн үү доош нь хийсээр агаад харлуусаар агаад энэ улс орн чинь дандаа хар хулгаач нар дээшээ гарчаад байна. Нэг ч ихсэн сайн хүн бурхны хүү Баярбаатар энэ улс төрд чинь орж иж энэ улс орны чинь цэгцлэхгүй цэвэрлэхгүй бол өөр хэн цэвэрлэж цэгцлэх юм бэ? Хэн байгаа юм? Надаас өөр хэн байгаа юм? Гараад ир хэлээд. Худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй. Худлаа хэлхийг үнэн болоосоо жигшдэг. Хулгай хийхийг цээрлдэг. Тийм ээ? Энэ төр төмний хөрөнгө мөнгнөөс 1000 төгрөг идэж ууж үзээгүй. Тийм ээ? Хүс мөнгө авч худлаа лөөр элдв ханга ямиг рекламдан сурталчилж ард түмний тархийг угааж мөнгө төгрөгийг идэж уугаагүй. Энэ нийгэмд цор ганц тийм ээ? Нэр цэвэр. Үйлс цэвэр. Мөн үү? Онц сурлагтан. Тийм ээ? Тий? Бас нэг худлаа үнэн бөхчин. Надаас өөр энэ Монголыг аврах хүн байна уу? Мөнгөрднийг бол одоо захын нэг бацаан тэр баярлагын хөгжлийн төвийн үүдэн дээр хавирч унгааж илээ. Захын нэг гөгшин өвгөнд хавируулаад унж байгаа хүн өнөөдөр улс орон аврах уу? Би бол энэ Монголын ард түмний үнэн нүүр царай бузар булаа тийм ээ? Энэ арчаагүй заяагүй байгааг хараад зүхэж доромжилж уйлж унжиж ууж идэж олон янзаар хилж тийм ээ жинхэнэ эр хүн шиг яваа ганц Баярбаатарыг энэ улс төрд оруулах бол өөр хэнийг улс төрд оруулах юм бэ? Энэ сэтгцийн өөрчлөлттэй хүнийг болиулаач гэж байна. Энэ ардын намын тороолууд бичээд байгаа мó? Атаархагчд бичээд байгаа мó? Ирүүлдэ чи өнөөдөр ингээд дэлхийн хамгийн баян улсад дэлхийн хамгийн гуйлагч амьдарч идэг юм уу чи? Чи тийм ирүүл хүн үү? Чиний сонгоцсон ирүүлээ сонгоцсон байгаа хүрэлцэхүйгээ хар. Зандан шатрыгаа хар. Оюун эрдэнийгээ хар. Чиний ирүүлээ сонгоцсон байгаа хүмүүсийг хараадах чи. Байж байгаа царинуудаа харцгаа. Чи ирүүл байтлаа чи
ийм төртэй, ийм нийгэмтэй, ийм ядуу хүчүү, ийм гачин нийгэмд амьдраа байж байгаа чи. Дэлхийн хамгийн баян улсад, дэлхийн хамгийн таньшааны ядуу амьдраа сууж байгаа уу? Чи эрүүл байсан бол олигтой сонголт хийчихгүй яасан юм? Чи эрүүл байна уу? Би эрүүл байна уу? Нэгт. Тэгвэл чинийхээр эрүүл хүмүүс чинь гараад ингээд энэ улс орныг ийм болгочихдөг юм бол галзуу хүмүүс нь гарч ирж энэ улс орныг нэг яах нь үзье. Болох уу? Галзуучууд нь гарч ирж нэг үзээд хий тэгвэл. Эрүүлүүд нь ийм болгочихдөг юм байна. Авилгалт нь живүүлчихдэг юм байна. Дэлхий дээр бол нэг арал марал нийлсэн нэг 50-д улс байгаа. Тэднийг бол улсад тооцохгүй. Хэдэн арал байгаа. Яг жинхэнэ улс гэх юм бол нэг 140 улс байна. Тэрнээс өнөөдөр Монгол улс 124 дээр явж байна. Тэгтлэн доош нь оруулсан эрүүл хүмүүс байж исэн дорвол галзуу хүмүүс нь тэгвэл нэг аваад үзээдэх юм болох уу? Энэ улс орны эрх мэдлийг галзуучууд нь юу хийдэг юм бэ харж авцгаа. Муусай юмнууд. Тэгэл ингээд төгжөлдөө дарагдсан, утаандаа дарагдсан, хор давдагдаа дарагдсан. Тэгээ зөрүүлээ таньдаг угаал үхэл хавтлуулаад. Чиний амьдрал ямар байна чи? Нийгмийн хог шаарч. За гигмитчлэн би бол мөнгөрдөн шиг ордуул шүү. Чадахгүй дэ биш шүү. Тэг яг аргагүй улс төрийн хамгаалалт байхгүй дэ би чинь бор зүрхөөрөө явж байгаадаа алуулаад байгаа болохоос биш. Энэ хулгайч нартаа хөвөлдөх юм болж би ч зүгээр дийлдэхгүй юм байгаа юм л да. Гэхдээ энэ хулгайч нартаа хөвөлдчих юм бол энэ улс эх орноо аварна гэдэг чинь үлгэр болчиход байна л да. Ер нь бол миний хүсэл мөрөөдөл зорилго бол би те энэ улс соёг л аврах. Түүнээс биш мөнгөрдөн шиг нэг 5-10 цаас олчих юмсан гэж бодож байгаа хүн бол би биш байгаа шүү. 5-10 цаас олыг үлнэр үнэндээ л амархан байна. За ингээд цаашаа сайхан шеэрлээд өгөөрэй. Мөгийг өгшөө айхгүй зүгээр хоёулаа нэг тойрогт үзчихье. Би бол одоо тэр Баян голын тим тойрог ийм тойрогт үзэн гэж зарлахгүй. Тэдгээр тойрогт үзнэ гэж хэлчих юм бол энэ мөнгө эрдэн чинь цугтаа гаалга болчих шүү дээ. Тийм үстэй. Тойргоо солиож чаачих шүү дээ. Тийм учраас бол одоо би бол тойргоо зарлахгүй байж байгаа яг мөнгө эрдний дэвшсэн тойрогт дэвшнэ. Тэгэл юм уу хулгайч хэлдэг байранд нь тавь. Тэгээ мөнгө эрднийг гуравтгаад ойлуулахаас биш. Ойлох юм өөрөө л хийлээ дээ. Уг нь манай хүн сонгонд юм уу хаан уул дэвшсэн бол би тийшээ угаасаа явахгүй л байсан л та. Би уг нь Баян зүрхтээ үзье гэж бодож ирсэн. Би бол одоо Баян зүрхэд бол ойлгомжтой. Тодорхой. Миний гэр Баян зүрхэд байна. Миний 3 дэлгүүр Баян зүрхэд байна. Одоо биний авах гэж байгаа ивент хоол бас Баян зүрхэд байна. Тийм ээ? Уг нь бол Баян зүрхээс бол би чигээрэл байсан юм л да. Зүгээр яшиг зүгээр яах вэ тийм ээ? Нэг ойлгомжтой газар үзээд яах вэ тийм ээ? Мөнгөрднийг дарж энэ намд осног нэг хинбэ гэдгийг харуулъя. Зүгөө. Энэ Монголын улс төрийн ертөнцид нэг зүгээр дуйлаа шугаатай орж ирээ. Тэгэхгүй бол бас нэг саяны нэг гачин юм мити юмнууд бас тийм ээ? Тороолууд бас галзуу солиотойгоор дуудаад амар цай үзүүлэхгүй юм байна. За иймэрхүү байна. Баян гол дээр тал гарсан тулаан гарах гэж шүү монголчуудаа цааш нь шөөдөд өгөөрэй. Тийм ээ? Галзуу лайвчин хуулагч муу сурлагтан мөндөд мөн хэрдэн агуусууд бурхны хүү хоёрын дунд гал гарсан тулааныг Баян гол дээр үзүүлэх гэж шүү. Цааш нь шеэрлээд өгөөрэй. Түгээгээд өгөөрэй. Манай намынханд хүртэн хамаг гол юм ярих гэжсэн байх шүү. Тэгж бас болохгүй шүү. За хоёртаа сайхан хурцаагаарай.